Лондон хотод улс төрийн зөрчил ийхүү гүнзгийрч байхад Европын холбооны захиргааны төвүүдийн нэг болох Брюссел хотод Европын холбооны удирдагчид чууж Хятад улсаас хамаарах хэд хамааралтай байдлыг халах зорилгоор эдийн засгийн гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлэх хуулийн асуудлыг хилцэж эхэллээ. Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэхүү стратегийн ач холбогдолтой хуулийн төслийг тун удахгүй өргөн барих болно гэдгээ дээд хэмжээний уулзалтын үеэр мэдгдлээ. Шинэ хууль батлагдсанаар Европын томоохон компаниуд болон үйлдвэрлэгчид чухал ашигт малтмал дэвшилтэт технологи зэрэг стратегийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийх үүсвэрээ заавал олон улсаас солонгоруулах хуулийн хатуу үүрэг хүлээх юм. Европын комиссийн зүгээс барууны бизнесүүд эрсдлээс ангижрах үйл явцыг хэтэрхий удаан хэрэгжүүлж байна хэмээн шүүмжиж байгаа бөгөөд хэрэв тэд өөрсдийн санаачлагаар хараат байдлаа яарвчлан бууруулж эхэлбэл хуулийн шаардлага уян хатан байх боломжтойг сануулжээ. Европын удирдагчдыг ийм хатуу арга хэмжээ хууль эрх зүйн зохицуулалт руу шилжихэд хүргэсэн гол шалтгаан нь нийлүүлэлтийн сүлжээний асар их хэмжээг байдал юм а. Өнгөрсөн онд Бээжин газрын ховор элементийн боловсруулах дэлхийн зах зээлийн давнгаа байдлаа ашиглаж зарим чухал ашигт малтмалын экспортод хязгаарлалт тогтоосон нь Европын холбоог гүнзгий зочролд оруулсан билээ. Энэхүү үйл явдал нь ганц улсаас тэр дундаа өрсөлдөгчөөсөө стратегийн түүхийн идэвхд бүрэн хамааралтай байх нь үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд ямар ноцтой аюул дагуулдгийг барууны орнуудад илэрхий харуулсан хэрэг болсон юм. Нийлүүлэлтийн сүлжээнээс гадна хоёр талын худалдааны асар их тэнцвэргүй байдал Европын удирдагчдын санааг хамгийн ихээр зовоож буй гол асуудлуудын нэг болоод байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Европын 27 гишүүн орны Хятадтай хийж буй худалдааны алдагдал өнөөдрийн байдлаар өдөрт 1 тэрбум евро буюу 115 тэрбум Америк долларт хүрсэн гэсэн ноцтой тоо баримтыг танилцуулжээ. Европын зөвлөлийн удирдлагууд энэхүү асар их алдагдлыг цаашид хэвийн мэтээр төвчиж болохгүй хэмээн шүүмжлээд Бээжинтэй хийх яриа хэлцээнд зөвхөн хамлалт бус бодит үр дүн тэгш өрсөлдөөний нөхцөл шаардах болно гэдгийг онцгойлон анхааруулсан байна. Шинэ хуулийг хэрэгжиж Европын холбоо худалдааны хамгаалтаа сайжруулахын хэрээр Хятадын зүгээс эдийн засгийн хариу арга хэмжээ авч болцсошгүйг удирдагчид урьдчилан тооцоолж бэлтгэлтэй байхаар тохиролцлоо. Гуравдагч орны зүгээс үзүүлэх аливаа эдийн засгийн хориг эсвэл дамж шахалт гишүүн орнуудад харилцан адилгүй тусах эрсдэлтэй ч Европын холбоо нэгдмэл байр суурьтайгаар хамтдаа сөрөн зогсох ёстойг дээд хэмжээний уулзалтын үеэр баталгаажуулсан. Харин бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын зүгээс үүний эсрэг байр сууриа илэрхийлж барууны орнуудыг зах зээлийн чөлөөт эдийн засгийн зарчмыг хүндэтгэх, дэлхийн худалдааг улс төржүүлж зориудаар жижиг бүлэглүүд үүсгэхээс татгалзахыг уриалсаар байна.